Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид захимаар хичээлж эхэллээ. Он гарснаас хойш угаарынхийн 1267 тохиолдолд бүртгэгджээ. Өвлийн идэж өргөдгсөн худалдаа Төв Цэнгэлдэх хүрээлэнд гарч байна. Том тус төвчний талаарх зөвлөгөө мэдээллийг 119 тусгай дугаарын утсаар авах боломжтой. Шөнөдөө хасах 44 градус хүрч хүүтэрнэ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид захимаар хичээлж эхэллээ. Тодорхойлбол Баянзүрх, Баянгол, Налайх, Сүхбаатар, Сонгон хайрхан, Хангуул, Чингэлтэй зэрэг 7 дүүргийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн хичээлийг тодорхой хугацаанд захим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Үүгээр 1-5 дугаар ангийн сурагчид өнөөдрөөс 5-1 дуустал, 6-аас 9 дугаар ангийн сурагчид 8-аас 12-1 дуустал тус захимаар хичээлэх юм аа. Том тус төвчний талаарх зөвлөгөө мэдээллийг тусгай дугаарын утсаар авах боломжтой боллоо. Тодорхойлбол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд өдөр бүр 8 цаг 30 минутаас 17 цаг 30 минутын хооронд тусгай дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгч эхэллээ. Цар тахлын үед тус утсыг ажилуулж байсан бөгөөд үр дүнтэй байсан учраас эргэн сэргээжээ. Он гарсаар угаарынхийн 1267 тохиолдолд бүртгэгджээ. Үүнийг өмнөх онуудтай харьцуулахад харьцангуй буурсан байна. Тодорхойлбол 2021 онд 1663, 2022 онд 1865, 2023 онд 3732, 2024 онд 1888 тохиолдолд тус бүртгэгдэж байжээ. Өвлийн идэж өргөдгсөн худалдаа Төв Цэнгэлдэх хүрээлэнд гарч байна. Дархан уул, Булган, Архангай, Сүхбаатар, Баянгор, Хөвсгөл, Орхон зэрэг аймагуудын малчид, хоршоолагчид мах сүү, цагаан эдэгээ худалдаалж байна. Дундын зуршлалгүй худалдаалж байгаа учраас үхрийн мах 14,000 төгрөг, адууны мах 10,500 төгрөг, хоньны мах 12,000 төгрөг тус байна. Үүнээс гадна үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махан бүтээгдэхүүнийг 8 аж ахуй нэгж худалдаалж байна. Энэ сарын 3-нд Хөвсгөл Хинтийн улархаг нутаг болон Дорнод Дарай гангийн тал нутгаар ялангуй зас орж засан шуурга шуурна. Салхи 3-4-нд тал нутгаар секундэд 14-өөс 16 м хүрч ширүүснэ. Агарын температурын хувьд шөнөдөө хасах 20-оос хасах 44 градус хүрч хүүтрэх бол өдөртөө хасах 10-аас хасах 22 градус хүртэл хүйтэн байна. 3-наас хүйтний эрч баг зэрэг суларна гэж цаг бүр орчны шинжилгээний газраас мэдээллээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.